цохилтоор унгана. Би Ганбаатарыг 5 дугаар үеийн доторх хүн цохилтонд оруулж унгана. Ингэж англи улсад мэргэжлийн боксээр ингэж хүч үзэн Монголын дайчин хэмээн андарсан Их Британий аврагч хожиж юун Цэвэнпүрв боксын Азийн зөвлөлийн 2 удаагийн авраг кикбокс бүл контактын 2003 оны дэлхийн авраг шалгуулах тэмцээний мөнгө медаль талын чон гочд борын Ганбаатар нар мэдэгдсэн юм. Хоёр боксчны хац дулаан энэ сарын 20-ны өдөр Монгол улсын цэцэрлэгт болно. Тэр тоглолт болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр тэмцээний зохион байгуулагч болон хоёр тамирчин маань төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Монголын дайчин Цэвэнпүрв Монгол улсын гавь тамирчин Дугуйрбатын 5 гоотой хад тоглолт хийх дуэл дуудсан боловч гавьт маань түүний энэ сандыг хүлээж авах юм а. Харин удалгүй Ганбаатар Цэвэнпүрвт хад тоглолт хийх санал тавьж тэрээр тэр саналыг хүлээн авснаар олон хүний сонирхлыг татаж дэсчэтэн хүлээж байгаа энэ тоглоом явагдсан юм. Дараа нь Монгол Чин тутам байгуулагдаад 9 сарын 20-ны 18 цагаас улсын цирк нэжигнэх гэж байна. Билетийг улсын циркийн кассаас болон номингийн бүх салбаруудаас авч бол. Төмөр нудрах харшиж төмөн олон ухаадах сүр тулааны үеэр мэргэжлийн бокс болон кикбоксing 5 цус богдно. Хол тулаан Их Британий 2002 оны авраг Монголын дайчин хэмээх Цэвэнпүрв кикбоксing жилийн аврагын мөнгө медаль талын чон хэмээх Ганбаатар нарын хооронд. Сайн банк ямар байх вэ? Цэвэнпүрв кикбоксинг дэлхийн аврагын мөнгө медаль, Монгол улсын боксинг авраг, Ганбаатар нарын хац тулаан байсан юм а. За мөн ширүүн өсөлтөөнтэй тулаан болж өндөрсөн юм а. Тэгэхээр энд тоглосон хөгжөөний жигчээдээ болон үзэгчдийн цэцэрлэгийг өөр дээлтэй үзсэн байсан. Одоо бидний хэлсэн Цэвэнпүрвийн хувьд 24 тоглож 21 ялж ирсэн байна өмнө. Ганбаатарын хувьд дивжээнд 10 гарснаас 8 удаа ялж байгаа гэсэн байна. Ингээд энэ талаар мэдээллийг та бүхэндээ хүргэе. Өчигдөр улсын цэргэд мэргэжлийн боксын аврагуудын халз дулаан тоглолт боллоо. Энэхүү тоглолтод мэргэжлийн боксын бүгнээр Солонгос улсын 5 удаагийн авраг Эрдэнэ сайхан Монгол улсын авраг Дорногов аймгийн харьяат хүч спорт орооны тамирчин Баян Мөнх зэрэг тамирчид эхний үед тоглосон. За энэ тоглолтын хамгийн гол тоглолт бол Их Британий авраг Монголын дайчин Цэвэнпүрвийг өөрийн нутаг дээрээ кикбоксинг дэлхийн аврагын мөнгө медаль, Монгол улсын боксын авраг, мэргэжлийн бокс Азийн зөвлөлийн 2 удаагийн авраг Ганбаатар өөрөнд халзлуун тулаан дууцсан явдсан юм аа. Энэхүү тэмцээн тоглолт маш өрсөлдөөнтэй болж хоёр тамирчин 8 раундын үе туш тоглосон. За ингээд тоглолтын төгсгөлд шүүгчийн саналаар Монголын боксын авраг, кикбоксинг дэлхийн аврагын мөнгө медальт, мэргэжлийн боксын Азийн зөвлөлийн 2 удаагийн авраг Ганбаатарт ялт авсан юм аа. За энэ тэмцээний үеэр одоо үзэгчид хөгжөөнд дэмжигчдийн сэтгэлийн өрөл бол маш дэзэгтэй өгсөн байсан. Ингээд Цэвэнпүрвийн тал, Ганбаатарын тал гэдэг үнэхээр цирк зүгсэн хөгжөөнд дэмжигчд бол хоёр тал болон уугаалan хашгирч дэмжиж байгаа боксчтой үнэхээр ихтгэл өгчээс л да. За хоёр тамирчны хувьд бол 8 раунд тоглоход бол хинхийнийхээ хүн цохилт маш олон удаа оруулсан. Одоо хэдийгээр нокаут буюу унгаагүй ч гэсэн одоо бие биенээс нь хүчтэй тоглохнууд маш их ирж байсан юм аа. Ингээд та бүхэнд одоо тэмцээний ялагч болох Ганбаатарын ярианд хандуулъя. Тэмцээн маш ширүүрэлтэн боллоо. Британий аврагыг өөрийн нутагт туурж авчирч урилгыг хүлээн авч ирсэн цөөрөгтэй ажилласан баярсан талархлаа илэрхийлж цааш төвзөө уралдаанд бэлтгэл сурвалдаа тогтно гэж цааш дахиад энэс л өндөр амжилт үзүүлнэ гэж өөрөө итгэл тавьж өөрийгөө ялан дийлнэ гэж хүсэж байна да. Ганбаатарын хувьд энэхүү тоглолтод оролцоход түүний Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл болон одоо хамгийн гол нь спонсороор Дэлгэр International компани спонсордож хамт бэлтгэл болон бүх зүйлийг нь хангаж өгсөн юм байна. Одоо та бүхэнд Их Британий авраг Монголын дайчин хэмээх Цэвэнпүрвийн ярианд анхаарлыг хандуулъя. Монголын ард түмэнд сэтгэлээс оолцох. За би өнөөдрийн тэмцээнд залуу тамирчин Ганбаатар ялагдлаа гэж би бол сэтгэл хангалуун байна. Би гадны рэнгээр ялах болно. Би өнөөдөр нэг тамирчин ялагч болно. Энэ залуу намайг ялдаа энэ хөвгтэй улам сайн сайхан бүхний хүсэн өрөө. Энэхүү улсын цэрэгт тусан халз тулаа маш сонирхолтой болж олон хөгжөөнд дэмжигчдийн сэтгэлийн өрлөг дээзэгтэн тулгсан юм аа. Ингээд иймэрхүү халз тулааны тэмцээнүүдийг бол одоо цаашдаа Монголын мэргэжлийн боксын ордын халз тулаан нэртэй мэргэжлийн бокс бол одоо кикбоксing юм шилдэг аргуудын тулаан болж өндөрлөлөө. За энэ удаагийн одоо тулааны одоо салхийг хагалж одоо борын Ганбаатарыг дэмжихээр ирсэн одоо Дэлгэр International компани одоо хамтлаг бол Америкийн хамтлаг бол хайдуугаар өөргөө одоо тоглолтын салхийг хагалсан. Энийн дараагаар бас одоо Их Британий аврах Цэвэнпүрвийг одоо дэмжин одоо хип-хоп хамтлаг болох Sniff одоо хайдуугаар барьсан юм аа. Үүний дараа одоо боксing одоо 4 хос, кикбоксing 1 хос одоо уцраа тааран одоо хоорондоо тоглосон. За үүнээс одоо бумчин мөн эмэгтэйгээс баяр цэцэг за саруулаад сод гэрэл
мөнх жаргалын нарын одоо тэмцэд учраагаа одоо ялж одоо аваргуудын халс тулааны аваргаар тодорсон. За хамгийн гол тулаан бол яг Британий аварга, мэрэгжлийн боксын одоо Британий аварга Цэм Пүрэв, за дэлхийн одоо кикбоксing авар шив тэмцээний мөнгөн медаль тамирчин Борын Ганбаатарын хооронд одоо болохоор байлаа. За энэ хоёрын тулаан бол 3 минутаар 8 үргэлжлэх ийм одоо мэрэгжлийн одоо ийм одоо өндөр зэрэглэлийн тулаан гэж хэлж болохоор ийм тулаан байсан. За энэ тулааныг бол үзэгчид одоо спорт сонирхчид Дэсэн ядан хүлээсэн. За энэ хоёрын тулаан бол бас зохион байгуулалтаар бас олон одоо цаг үеийг бас туулсан ийм тулаан байсан. За энэ удаагийн халдвар тулааныг бол мэдээж цирк дүүр үзэгчид үзэж сонирхож байгаа. Ширүүн тулаан болсон. За үзэгчдийн хувьд бол циркэд бол үнэхээр үзэгчид дүүрэн байсан. Энэс гадна бас үзэгчид 2 хуваагдаад байсан гэж хэлж болно. Одоо Борын Ганбаатарыг дэмжихээр үзэгчид одоо 50% тийм ээ. Цэм Пүрэвийг одоо дэмжихээр үзэгчид бас циркийн 50% дүүрсэн байсан гэж болно. Үнэхээр бол эхнээсээ л энэ одоо тоглолт онц сонирхолтой, онц өрсөлдөөнтэй болно гэдэг одоо сэтгэлийг төрүүлжсэн. За нэг талаар энэ нь бол манай боксчдын төвшинг тий одоо гадаадын рингийн хүчтэй тоглолтыг үзүүлдэг шилдэг тамирчин маань нэрж Монголын одоо яг тоглож байгаа мэрэгжлийн сонирхчдын бокс тоглож байгаа боксчтой халдварлалт гэдэг нь боксийн бэлгийн хэмжээнд харуулсан гэж хэлж үзэж болох уу? Тэгж болно. За энэ ер нь аваргын халдварлалын нэртэй тоглолтын одоо ач холбогдол бол одоо Монгол улсад одоо боксын спорт гэр дэвшин төлөвлөж байна. Тийм ээ. Энэ дэвшингөө нэгд одоо тогтоогод. Тийм ээ. Хоёрдугаарт одоо мэрэгжлийн боксын төвшөнд одоо хүч үзэх одоо залуу үе маань одоо үүнээс одоо суралцж тэ өдөр дөрөөл авах одоо ач холбогдлоор хандлагатай юм тийм болсон. За дэлгэцээр одоо хоёр одоо тулааны гол хэсэг харагдаж байна. Одоо Британий аварга Цэм Пүрэв одоо Борын Ганбаатар нар одоо рингний гарч ирж байгаа дурс харагдаж байна. За Британий аварга Цэм Пүрэв бол энэ улаан өмсгөлтэй энэ тамирчин бол одоо мэрэгжлийн боксыг Британий аварга Цэм Пүрэв. Одоо Цэм Пүрэв бол 1996 оноос хойш мэрэгжлийн бокс тоглосноос одоо 24 удаа мэрэгжлийн рингэнд одоо хүчтэй тоглолтуудыг хийж 22 удаа одоо өрсөлдөгчөө нокаут ялсан. Үүнээс 18 удаагийн одоо хугацаанаас өмнө дууссан. Ийм одоо манай орны төдийгүй одоо Европ төвд өргөж байгаа юм шилдэг дайчин. Монголын дайчин юм боксч. За үзэгчдийн уухай, за энэ зохион байгуулж байгаа хүмүүсийн одоо сэтгэл санаа бол асар их догдолсон. Ийм хүчийн тулаан болсон. За эхний үе бол одоо нэг тандсан, нэгнийхээ одоо хэмжээ, хэр хэмжээ, хүч гэр зэрэг байгааг одоо тандсан тоглолтуудыг бол тэмцсэн үзүүлсэн. За Борын Ганбаатарын хувьд бас зөвхөн мэрэгжлийн бокс биш сонирхтын бокс тоглож ирсэн гэж хэлж болохоор юм тамирчин. За Борын Ганбаатарын хувьд бас Солонгос, Индонезид бас мэрэгжлийн боксын иргэд хүч үзэж авсан. Азийн боксын зөвлөл гэж мэрэгжлийн боксын одоо Индонезид төвийн боксын бас зөвлөлийн аваргыг одоо 2 удаа хамгаалсан. Ийм бас шилдэг манай орны ийм шилдэг тамирчтай байгаа. За дэлгэцээр цэнхэр өмсгөлтэй одоо цэнхэр шорттой тамирчин бол Борын Ганбаатар. За улаан шорттой одоо цаанаас наашаа харагдаж байгаа тамирчин бол одоо Британий мэрэгжлийн боксын одоо мэрэгжлийн боксын манай анхдаг алтан хараа цэнхэр Монголын дайчин Цэм Пүрэв. За үзэгчид надаар одоо хэлүүлдэггүй энэ хуран цугласан хүмүүсийн уухай төрлөг тэ хэрхэн одоо өөрсдийн боксоо дэмжиж байгаа энэ юуныг бас сонсож байгаа. Тэмцээ эхнээсээ асар өрсөлдөөнтэй сонирхолтой болсон. За хоёр тамирчдын хувьд ингээд харахад ур чадварын хувьд ойролцоо тийм ээ бэлтгэл сургуулийн хувьд бас өндөр хэмжээнд хийсэн ийм харагдчихсэн. Одоо тоглолтын онцлог бол одоо Ганбаатар маань хамгаалт сайтай. Тэгээд одоо ойрын зам шахаж одоо хүчтэй цогцлуудыг одоо холбож ингэж хийж өрсөлдөгчөө буулгадаг юм тамирчин. За Цэм Пүрэвийн хувьд бол одоо харахад задгай өрөлттэй, хөлийн одоо ажиллагаа сайтай. За хөвчлэн одоо займарж ухарж агаад утуулсан цохилтоор өрсөлдөгчөө буулгадаг ийм тамирчин. За одоо сүүлийн 3 тоглолтыг бол Английн боксын рингэнд хөвчлэн утуулсан